Сайн байцгаана өрх юм үзэгчтэй, бүсгүүчүүдээ. Бүсгүүчүүдийн нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэг танхимд хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, инх чаргал, мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн мэргэжилтэн мөнх чулуунаар хүрэлцэн ирээд байгаа маа. Тэгэхээр одоо энэ хоёр бүсгүйг өнөөдөр оруулж байгаа талаараа бас жоохон тайлбарж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Инх чаргалыг бол бас бид нар ер нь нэлээд урд өмнөөс хэд хэд нэвтрүүлэгтээ бас оруулъя гэж тооцоолж байсан. Тэгээ өчигдөр бит хоёр нөгөө өтрээний хөрнөл жүжигийг үзээд тэгээ инх чаргал бас тэр арга хэмжээнд дээр үг хэлээд бит хоёр ярилцаад өнөөдрийн ерөөсөө энэ бүсгүүчүүд нэвтрүүлэгт нэг цаг зав гаргаач гэдэг инх чаргал дээрсэн. Инх чаргал маань бас хүүхнүүдийнхээ л өдөр шөнөгөөгээд бас цаг зав муутай байдаг. Тэгээд бас бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн баярлалаа. За мөнхчлөн битээр бол эрүүл мэндийн яамд багт би бас хамт ажиллаж байсан. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэдэг ингээд бол эрчүүд бид нь бол нэг сайн мэдэхгүй тийм бүсгүүчүүд бас мэддэг л байх л та тийм. Зүгээр яхад бид бас урдлын дугаар дээр бол энэ талаар бол хөндөж ярьсан л да. Улсаас төсөвд өгдөг үү одоо ерөөсөө нэг 10 сая хүрхтэй өгдөг мөнгө өгдөг, 20 сая хүрхтэй өгдөг мөнгө өгдөг гэх мэт тийм зүйлүүд яригддаг л да. Зүгээр яхад ингээд миний ойлгож байгаагаар бол тийм ээ. Одоо жишээ нэг бүсгүй хүн нөхөртөө задуулдаг ч юм уу гэр бүлийн ямар нэгэн асуудал болоход бол танаа руу хандардаг ийм л байгууллага юм билээ шүү дээ тийм. Тэгэхээр төрийн бус байгууллага гэж явдаг юм уу танаач ер нь яаж явдаг ерөнхийд нь ярихад тийм. Тийм манай байгууллага бол төрийн бус байгууллага. Тэгээ үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. 16 аймаг салбартай, 6 хамгаалах байртай. Тэгээ ер нь бол зорилго нь бол хүйс харгалцдаг л дээ. Хүчирхийлэл дарамтанд өртсөн хэн бүхэн л хандах. Хандаад ирсэн тохиолдолд бид нэр мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэхийн хажуугаар өөрсдөө үзүүлж чадахгүй үйлчлэгээ байх юм бол холбон зуучлах. Нийт үйлчлүүлэгчдийн нэг 80 гаруй хувь нь бол эмэгтэйчүүд хүүхдүүд байдаг. Тэгээ хамгаалах байранд байрлаж байгаа хүүхдүүдийн нэг 60 хүмүүсийн 60% нь хүүхд. Тэгэхээр хамгаалах байр гэж юм тийм. Одоо хамгаалах байр гэдэг нь одоо таны төрийн бус байгууллагын харьяанд л байдаг байр болж таарж байна тийм ээ. Тийм яг одоогийн байдлаар Монгол улстайгаа хамгаалах байрууд яг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст үйлчлэх хамгаалахаар бол манай харьяанд байж байна. Улсын халамжийн газраас дархан эрдэнэт бас яг төрийн харьяа хамгаалах байрыг нээхээр ер нь төлөвлөж байгаа юм билээ. Тэгэхээр яг би нэг юм их сонирхоод байгаа юм л да. Ягаад гэвэл өнгөрсөн нэвтрүүлгэн дээр бид нэр ярьсан л да. Одоо ерөөсөө 20 орчим 20 сая төгрөгийн төсөв өгдөг. Гэхдээ тэгээ эн чинь нэг сони юм бодогдоод байгаа юм л миний л хувьд. Одоо бид чинь хүнлэг нэрнгүү нийгэм байгуулж байгаа гэл ингээ яриаддаг үстэй тийм. Танах ч одоо байгууллагад 16-7 жил болсон гэлөө тийм. 17 жил явж. Гэхдээ тэгэхээр энэ ч одоо ингээл төрийн бус байгууллага өөрсдөө мэдээгээд энэ хувийн чимшиг, сайн дурын чимшиг ийм байгууллага болгоод төсөв мөнгө өгдөг зүгээр ингээ хайчдаг ийм төрөж бай тийм. Би өөрөндөө гайхаад байгаа байхгүй. Социализмын үеэс л яг улбаатай төр сэтгэлгээний хамтлага явж гэнэ гэж надад бодогддог байхгүй юу. Ягаад гэвэл социализмын үед бол аж төрөх яс, социалист гэр бүл гэдэг тэр нөгөө үзэл сурталч нэлээд хүчтэй байлаа шүү дээ. Тэгээ гэр бүлийн дотор ямар нэгэн асуудал гарах юм бол гавьяа шагнал авахгүй, тэгээ арга хэмжээ авагдана, албан тушаал яахгүй гэх мэт тэр юм чинь гэр бүлд болж байгаа асуудлыг нуухаас үр аргагүй байдал төрөгдөг. Тэрийгээ дагаад яг гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчлэгээ хөгжөөгүй социализмын үеэс. Тэгээд ардчилсан нийгэмд ороод ирэхэд бол эхлээд манай байгууллага 95 онд байгуулагдаад ингээд ажиллаж байхад бол Монголд ийм асуудал байхгүй гэдэг хүчтэй эсрэг хүчтэй тулдаг байсан. Гаднаас одоо импортер зөөвөрлж авчирч байна гэдэг. Тэгээ бидний хийж байгаа эхний ажил бол ерөөсөө Монголд энэ асуудал байна. Байх байхдаа шийдэл шаардж чинь төрийн гэдэг дээр голж ажиллаж байсан л та. Тэгээд төр 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гаргаад энэ хүнээ хамгаалах үүрэг хариуцлагыг бол өөртөө авсан. Хүн өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалахын тулд төрийг бий болгосон. Тийм шүү дээ. Тэгээд бид нар хүний өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалуулахын тулд цэрэг, цагдаа, шүүхийг өөрсдийнхөө татвараар санхүүжүүлж ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр төрийн номер 1 үүрэг бол хүний аюулгүй байдлыг хамгаалах. Ялангуяа гэмт халдлагын золиос сохирогч болсон хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах шүү дээ. Тэгээд харамсалтай нь манай төр одоо хүртэл тэрийгэ бүрэн гүйцэд ухамсарлахгүй, тэргүүлэх асуудал болж чадахгүй байна л да. Гэхдээ бүр юу ч үзүүлэхгүй байгаа гэвэл бас одоо хотлаа болно тийм ээ. 2005 оноос эхэлж 3 сая төгрөг өгч эхэлсэн. 2008 онд 5 сая болоод тэгээд 2010 оноос эхлээд яг нэг хүнд ноогдох хувьцах зардал хамгаалах байранд байрлаж байгаа нэг хүнд өдрийн 9,000-аар тооцож байгаа юм л да. Гэхдээ тэр нь маш их олон шалгууртай. Жишээ нь бичиг баримтгүй бол өгөхгүй. Харьяалал өөр бол өгөхгүй. Хөдөөнөөс орж ирдээ шүү дээ. Орон нутгаас орж хамгаалах байранд ирж байрлаж байгаа орон нутагт хамгаалах байр байхгүй. Тэр тохиолдолд өгөхгүй. Гэх мэт их олон шалгуур байгаа. Дээрээс нь үйлчлүүлэгчд маань өөрсдөө
тэр нөгөө тухайн орон нутгийн харьяаны амжиргааг дэмжих зөвлөл гэж байдаг шүү дээ. Тэрэнд нь орон нутгийн улсууд ордог, тэрүүнгээр хилцдэг байхгүй юу? Тийм учраас нөгөө нууцлалаа бодоод би энэ үйлчлэгийг ямаргүй байна гэж байгаа тохиолдолд бид нар үйлчлүүлэгчийн нэр төр нууцлалыг үүднээс бол санхүүжилт авч чаддгүй л дээ. Ингээд үзэхэд бол хамгаалах байранд байрлаж байгаа нийт хүмүүсийн нэг 60% нь санхүүжилтанд хамрагдаж байгаа юм. Тэгээд ингээд үзэхээр өнгөрсөн жилийн санхүүжилтийн нийт үнгээр бол 17 сая төгрөг гүйцэтгэлээр авсан байлээ. Тэгээд их хэцүүлдэ яагаад гүйцэтгэлээр эхлээд үйлчлэгээ үзүүлчихэд дараа нь аавна. Тэгээд авах явцдаа бол яг гэхээр асар их нугас юутай ажил болдог л да бичиг цаасны. Гэхдээ бид нар төрийн нэгэн тал төрийн үйлчлэгэнд байх хэрэгтэй. Тэр үйлчлэгэнд нэвтрүүлэхийн тулд одоо бидний хийж байгаа энэ ажил энэ их олон бичиг цаас их олон хүн сарталтаа тулах юу ч биш гэж бодоод зүтгэдэг л дээ. Гэхдээ харамсалтай нь яг одоо өнөөдрийн байдлаар бол одоо хүртэл халамжийн газар шийдвэрээ гаргаагүй байна. Тэгээ 2 жилийн хугацаанд ингээд өгсөр байтал яагаад хүчирхийлэл өсөд байгаа юм гэдэг. Өсөхгүй ч юм уу танад ямар амаатай юм уу? Гэхдээ яг энийг ойлгохгүй л байгаа. Яг гэвэл олон улсын төвшөнд бол яг гэхээр 60 мянган хүн амт тутамд нэг хамгаалах байр байж аж наад захын жишг хангагдана гэж үздэг. Тэгээ 2 сая 700 мянга гаруй хүнтэй юунд бол одоо үндсэндээ 6-хан хамгаалах байр. Гэхдээ ажиллаж байгаа нь бол 3хан л байна. 3 нь бол бас ажиллаж чадахгүй байна. Яг гэвэл байр савны нөгөө хуучирчсан эсвэл асар их халаалтын өрөнд орчихсон эдгээр хэмжээ их олон бэрхшээлүүд байна л да. Тэгээд ингэж яж хахад яах вэ гэхээр хямралын үйлчлэгээ гэдгийг л ойлгохгүй байна. Бид нар бол яг шууд энэ хүчирхийллийг зогсоохын тулд хамгаалахаар ажиллахгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Яг өртөөд ирсэн тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авах хүртэл хямралын үйлчлэгээ. Тэгээ манай төр засаг одоогоор ойлгохгүй байна. Гэхдээ энийг бол ойлгуулахын тулд үндэсний стандартчил хэмжилсэн газар нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамтай хамтраад хамгаалах байрны стандартанд гарчихсан юм. Тэр стандартанда хямралын үйлчлэгээ, гал унтраах үйлчлэгээ байхгүй юу? Энэ үйлчлэгээ. Тэгээ тэрийг ойлгохгүй л байгаад байна. Гэхдээ бид нар тэр хариу хүлээгээд л байна. Тэр юу гэж хэлэх чинь ямар учиртай. Одоо танад ингээ мөнгө төгрөг өгсөөр байтал энэ хүчирхийлэл чи яагаад буулахгүй байгаа юм бэ гэдэг чинь. Цагдаагийн байгууллага юм чинь. Тэгээд ер нь бол яг одоо энэ асуудал чинь далд байгаа асуудал шүү дээ. Ихэнх нь ил гардггүй те мөсөн уулын орох шиг. Суур нь бол айгүйх өргөн байж байдаг. Тэгээ ил гараад ингээд мэдээлэгдэд байгаа нь бол бид төр засаг бол тэрэнд нь бол бус тулс орны төр засаг бол баярлалт юм блэ. Яг л ил гарч явах тусмаа хүнийг эрт чатанд нь гэмтгээс хамгаалж яадаг. Амь насын алтхаас хамгаалж яадаг. Эсвэл одоо хүүхэд гадуур годомжинд тэнхээс хамгаалж яадаг ийм асуудал. Тэгэхээр илүү их л нөлөөлөх, тасралтгүй нөлөөлөх л ажил одоо бидний өмнө бас байгаад байна. Ханаад туслах гээд зөвөр нэг хэдэн бүсгүүчүүд бүгдээрээ нийлж байгаа жүжиг тавиад тэндээсээ олсон орлогоосоо танаад урдлан тохиол тавьж гисэн юм байна тийм ээ. Ингээд явдаг гээд зүгээр сайн дураараа шүү дээ хэдэн бүсгүүчүүд. Гэхдээ тэгэнгүүт надад бодогдохгүй юу. Үнэхээр яг үнэндээ хэлбэл сэтгүүлч гэсэн би өөрөө бас энэ талаар бас сайн мэддэггүй байсан шүү. Тэгээ манай үзэгчтэй бол ойлгох бах. Тэгэнгүүт би гайхгүй юу. Гүнчтэй ямар сони юм бэ. Ингээд хэдэн бүсгүүчүүд бүгдээрээ нийлж үжиг мүжиг хийгээл хэдэн цаас өгдөг. Тэгээд улсаас нөгөж байгаа мөнгө нь 20 өрөхгүй сая төгрөг байдаг. Гүнчтэй тэгээ хэн хамгаалах юм болж байна гэсэн юм гарч ирэнгүүт л одоо өөрөө ч өөрч би яг байдлыг чинь мэдээж манай бүсгүүчүүд үздэг учраас бүсгүүчүүдээ л бид нар хамгаалахын төлөө нэвтрүүлэг явуулдаг учраас тийм айгүй хашин санагдаад байгаа байхгүй. Бусад оронд чинь эн чинь бол бүр төрөөс 100% санхүүжүүлээ байдаг шүү дээ. Тийм биз дээ. Тийм. Одоо улсын төсөвт бол орч чадаагүй л шахаа явж гэнэ гэсэн үг шүү дээ. Гэрүүлийн хүчирхээлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд батлагдсан. 10 настай хүн амиа оруулсан байхгүй. Хойдсынхаа дарамтаас болоод. Тэгээ 10 настай хүүхэд амиа оруулна гэсэн чинь юу гэсэн үг вэ тийм ээ? Тийм шүү дээ. Тэгээд энэ хуулийн хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөр батлагдсан хэрнээ одоо хүртэл улсын төсөвт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэг ч төгрөг суугаагүй. Хүчирхэлсэн гэмтэрэг Монголд асар их байна шүү дээ. Тэгэхээр гэрүүлийн хүрээнд хүчирхийллийг бууруулж ийж нийгэмд их хүчирхэлсэн гэмтэрэг нь буурдаг гэж үздэг юм байна. Тэгэхээр хамгийн гол нь энэ болж байгаа юмыг бол эрэгтэйчүүд олж харахгүй байгаа юм л да. Шийдвэр гаргах төвшин зөвхөн улсын хуралд байгаа эрэгтэйчүүд биш. Тийм одоо шатанд аваа дунд шатнд бас эрэгтэйчүүд нэлээх ажиллаж байна. Тэгэхээр ер нь бол яах вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн чинь өөр өөрсдийнх нь хэрэгцээ их өөр байдаг. Тэр амьдралыг туулж байгаа мэдрэмж туршлага нь бас их өөр байдаг. Тэгэхээр асуудлыг яг тэр өөрийнхөө туулаад ирсэн хэрэгцээ туулаад ирсэн тэр мэдрэмж тэр туршлагынхаа үүднээс харж үздэг юм байна л да. Тэгэхээр энэ гэрүүлийн хүчирхээлд бол эмэгтэйчүүд их өртдөг. Яг л олон зуун жилийн туршид эрх мэдлийн хувьд харьцангуйгаар шийдвэр гаргах эрх мэдлийн хувьд ч гэсэн их өөр байж ирсэн хүчний хувьд ч гэсэн бас тийм шүү дээ. Тий дорой тий сул байгаа. Энэ мэтэс шалтгаанаасаа болоод тэгэхээр эрэгтэйчүүд энийг олж харахгүй байна. Олж харуулахын тулд бид нар бол асар их нөлөөлөл хийж байгаа шүү дээ. Зөндөө их нөлөөлөл хийж байгаа. Тэгсэн ч гэсэн
яг өөрийн биеэр туулаагүй туршлага, өөрийн биеэр мэдрээгүй тэр мэдрэмжийг бол юу ч оролддог юм байна шүү дээ. Тийм л дээ. Тий, тэгэхээр бид нар бол ямар байгаасаа гэж хүсэж байна вэ гэхээр шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг дээр бид нар өсөө ширээ сандал булаацалтай. Тийм ээ, бид нар бол яг гэхээр өөрсдийнхөө туулж байгаа тэр туршлагыг өөрсдөө хамаатай өдөр тутмынхаа амьдралд хамаатай шийдвэрт оруулах юмсан л гэсэн тийм л хүсэл эрмэлзлээр л бид нар эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах төвшөнд хүн амынх нь 50% байгаа бол уг нь бусад улс орнд бол яг хүн амынхаа тоогоор байт юм бэл. 40% эзэлж байгаа тохиолдолд шийдвэр гаргах төвшөнд 40%. 60% эзэлж ивэл 60%. Тэгээ уул нь бол 50% байх хэрэгтэй. Гэхдээ одоо бол 20% 20 хүртэл хувь гэж үзээд байгаа л да. Хэрвээ эмэгтэй хүн шийдвэр гаргах төвшөнд байх юм бол атаглаад гэр бүлийн хүчирхээлтэд тэмцэх тухайн хууль батлагтаа тунхаг маягаар гаргахгүй. Яагаад гэвэл бүх нарийн механизмуудыг зааж өгнө. Одоо хууль батлагдаад 8 жил болж байхад энэ хууль зөвхөн нөгөө тэг хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэж заасан хууль байгаа учраас цаасан дээр байгаа юм л да. Тэгээ шүүхэн шийдвэрийг гартаа барьчаад хүмүүс хүн тэмтэл аваад түрээдэрч байгаа байхгүй юу? Дээрээс нь яах вэ гэхээр одоо сая яригадад л штэ төсөв болохоор дүүрэгт төсөв өгсөн штэ орон нутаг. Тэгэхэд ихэнх нь хөшөө олчихлоо гэдэг. Тийм ээ. Гэтэл нөгөө цэцэрлэгт төсөв очихгүй л байна. Яасалт очихгүй л байгаа юм тий. Тэгэхээр энэ мэтийн их олон нийгмийн асуудлуудыг шийдэхэд бас их өөр өнцгөөс харах юм болол гэсэн хүлээлттэй байгаа шүү дээ бид нар. Тэр өөрөөсөө одоо эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж байна. Тэгэхээр би энэ дээр ингэж утсан. Хүн ингээд гэрийг цэвэрлэе гэж бодвол цэвэрлэгддэггүй тий. Яг өөрөө орж иж тэр гэрийг цэвэрлж иж гэр цэвэрхэн болох байхгүй. Тэгэхээр эмэгтэйчүүд өнөөдөр бид нар ийм байна гэж зүгээр гомдлох биш. Өөрөөсөө яг энэ процессд оролцох хэрэгтэй байхгүй. Улс төрийн идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэгээ өчигдрийн тэр жүжиг үзэж байхад надад хамгийн таалагдсан нь юу гэхээр тэр зүгээр залуу охид бүсгүйчүүд одоо энэ ярьдгүй байсан сэдвийг ярьж гарч ирж байгаа. Тэгэхээр энийг ярихгүй байх гэдэг нь энэ асуудал байхгүй байх гэсэн үг биш. Зүгээр одоо нуугдмал хэлбэрээрээ одоо байгаад байсан. Тэгэхээр тэр хүүхдүүд хэлж яана л да. Одоо тэр Африкт бол одоо ингээл жилд 3 сая охтыг ингээд бэлэг эрхтний зэрэмдэглэдэг ийм одоо ёс заншил байдаг гэл нэг охин бүр бас их ингээд сэтгэл сэрдмээр ярьж байна. Нэг нь одоо дайн дажинтай орнуудад одоо яаж эмэгтэйчүүдийг дарчлаажсан тэр тухай ярьж байна. Тэгэл хамгийн төгсгөлд нь за бид нар ерөөсөө энэ хүчирхийллийн үнэхээр одоо бүр төвчд дийлхэ боллоо. Одоо бид ерөөсөө хүчээ нэгтгэе тэмцэе. Тэг болохоор би бол ерөөсөө бид нар бол өөрсдөө оролцож ээжлээ. Тэрнэш ганц нэг оролцож байгаа үнэтэй нэг яг өөрөө чилдэгнээ дарга болох гэж гэдэг юм уу тэгээд бодоод эмэгтэйчүүд бид нар яагаад оролцдоггүй байсан гэхээр бид нар завгүй байсан байхгүй юу. Одоо ингээл хүн эмнэлэгт ирээл үзүүлээ эмчтэй байх гал хүүхэд сургууль дээр нь багштай байх гад тийм ээ одоо энэ хүчирхийллийн төвд хүн ингээл эрэхт нь эднэр чинь маш завгүй дандаа хүүхнүүд ажиллаж байна. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүд завгүй байсан байхгүй юу. Тэгэл энэ тэгээд завгүй байсныхаа хэрээр өнөөдөр бас ингээд амьдрал нь бас ийм одоо хүчирхийлэл янз бүрийн одоо амь нас нь эрсдэх юм шиг. Тэгээ өчигдөр инх жаргал тэр жүжигийн төгсгөлд хэлжээ л дээ. Зөвхөн өнгөрсөн жилд 47 эмэгтэй одоо зөвхөн одоо хамт амьдарч байгаа хүнийхээ одоо хүчирхийлэлд нас орсон 350 тий одоо 50 гаруй эмэгтэйчүүд зөвхөн бүртгэгдсэн одоо хүчирхийлэлээр. Тэгэхээр энийг бол одоо гараагүй бол бас зөндөл байгаа. Тийм учраас энэ нийгэм өөрөө энэ асуудлыг шийдэхгүйгээр ерөөсөө нөгөө гэр бүлийн асуудал, эмэгтэйчүүдийн асуудал, одоо бидний үр хүүхдийн асуудал энэ бол шийдэгдэхгүй л байхгүй. Энд бол түрүү өөрөө яг зөв хэллээ л дээ. Сошиализмын үед чинь тийм байсан шүү дээ. Одоо гэр бүлийн талаар тогтворгүй гэдэг одоо салсан сарнсан хүн бол намаасаа дээшээ явдаг уу, албан тушаал дээшээ явдаг уу ийм жишээ нэ тийм ээ. Тэгэхээр гэр бүлийн байдлын тогтвортой гэдэг нэг юм зүйл байсан. Энэ бол яг үнэн байхгүй. Энээс болоод ингээд нууц байдалд орсон тийм. Гэртээ тэгээ нэг ерөнхийдөө нэг манайхын дотор нэг юм яриа шүү дээ. Гэхдээ хавгаа нөхөр хоёр дээр нөхөр нь тэр авгаадаа гар хөрээл үзтээ юу сүртэй гэдэг нэг юм яриад идэг тийм. Ингээд ер нь уламжлалынхаа дагууч бас нэг тийм байгаад байгаа шиг байна. Тэгээ энэ ингээд юм чимээгүй байдалд орчихсон. Энийг болохоор дэлгэд тавьдаг, тавих хүсэл байдаг. За яалтчгүй одоо хүчирхийлэлд өртөөд янз бүрийн асуудал болох юм бол одоо гүгөд гарахад тайчих хэвээр энэ бүсгүй чинь тийм биз дээ. Хөрх юм энэ одоо шинэ орой нүцгэн шалдан гүйж гараад хайчих хэвээр тийм. Цагдаа дээр очих юм яах хэвээр. Энэ үед чинь нөгөө төрийн чинь л одоо нөгөө хүнлэг нэрэнгүү чинь одоо энд л гарах хэвээр биз дээ тийм. Тэгэхээр танаар бол хандах хэвээр юм байна л да тийм. Тэгээ одоо нэг үе яваад бол бас эхний алхмууд тавигдчихлаа. Арайж мэддэг болсон. Тийм эмнэлэг дээр суурилсан нэг цагийн үйлчлэгээ гэж үүсчээд шүн хэдэн ч цагт яваад очсон хүлээж авч эхэлж байна л да. Гэмтэл байна. Шүүх эмнэлэг байна. 24 цагийн турш үйлчилж байгаа. Гэхдээ эхний 2 хоног л байрлуулна.
Тэгээд манай хамгаалах байранд ирж байгаа. Гэтэл бас хүрэлцээгүй. Тэгээд дээрэс нь нэг цагийн үйлчлэгэндээ төсөөс бас хангалттай мөнгө өгөхгүй. Яа тэгвэл хоол байхгүй тэнд 2 хоног байрлахтаа. Танай байх нэр яадаг хоолонд яадаг. Бүхэл юм л үн төлбөргөөлтэй. Тэгээ одоо энэ 2 жилийн өмнө халамжаас мөнгө авахаас өмнө бид нар хамгаалах байрны хоолыг олох гэж үнэхээр их хүчин чармаалт гаргадаг байлаа. Төгөлдөр хуурын концерт зохион байгуулна, төлбөртөө диско зохион байгуулна, хэдэн найзуудаа ураад те янз янзын хөрөнгө осгох арга хэмжээ зохион байгуулна. Яг гэвэл тэр чинь яг айгүйх олон хүүхэдтэй айл. Тэгээ гэрээсээ хол байгаа хүүхэд өсгөлэн байдаг шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээд нэг ингээд нэг хоноод л юм уу эсвэл 3 4 хоноод л нөгөө гэр хороолт сурсан хүүхдүүд чинь байр шинж суугаагүй нөгөө юугаа карантаа ингээд хогом ашиг чинь тэгэл аюухан энэ урсгал зардал асар ихтэй л дээ энэ. Юу ч энэ эмнэлгийн үйлчлэгээ бол эрүүл мэндийн зардал их өндөр өртөгтэй. Одоо өчигдүүлээд ирлээ хэдийн инкагийн шинжилгээг 150 мянгаар хийчихсэн шүү хэмлэг. Юу ярьж байгаа нь те улсын төсвөөс санхүүжиж байгаа. Улсын төсвөөс шүү хэмлэгийн бүх одоо тэр бодис мөцсөн авах мөнгийг өгч шүү дээ. Тэгэхэд тэр юун дээр чинь хүчндүүлсэн хохирогчийн хамгийн тэр хүчндүүлсэн хүн хоёр л мэдж байгаа гэрч байхгүй. Тийм шүү дээ. Гол нотлохоо нь өрийн шингэн тий. Тэгэхэд тэр өрийн шингэнийг ДНК-гийн шинжилгээ хийж мэдэх гэж байгаа мэдэх ёстой. Хуулийн баримт нь нотлох баримт нь. Гэтэл тэр хохирогчоос 150 мянган төгрөг нэхэ тэрийгэ төлж чадахгүй хичнээн хохирогч буцаж байна уу? Тэгэхээр хуулийн байгууллагад хандахгүй. Ингээд хүнээсээ холдсон. Хүн төвтэй биш бодлого. Хүн төвтэй биш шийдвэрлэл гараад байна шүү дээ. Тэгэхээр би ингэж боддөг юм аа. Боловсрал байна, эрүүл мэнд байна, нийгмийн халамж байна, хамгаалал байна тий. Хүнд их ойрхон, гэр бүлд их ойрхон шийдвэрийг эмэгтэй хүмүүс илүү их уян хатан харж чадна. Түрүүн би буруу сонсов. Нэг жилийн хооронд 350 бүсгүй хүчндүүлсэн гэж байна. Цагдаагийн байгууллага бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагын дүн бүртгэл шүү дээ. Тэгээд энэ сүүлийн 3 жил ингээд нэмэгдсэн хандлагатай байгаа. Тэгэхээр ер нь бүртгэгдээгүй 10 цаана 10 зөндөө байгаа. Мөнгөчлөнөөс асууя л да. Мянганы сорилтын сан одоо манай үзэгчдэл мэдж байгаа л да. Сүүлийн үед бол 11-ээс 15 насны бүсгүйчүүдэд октоудад уман хорт авдрын эсрэг вакцин хийгдээд яваад байгаа тийм ээ. Одоо бол нэлээд удажлаа шүү дээ тийм. Тэгээ энэ тал дээр бол одоо шинэ одноо витер ярилцж байгаа энэ хэдвээ хөндөй явуулсан юм л да. Тий, урьсан гол шалтгаан бол одоо яг иргэдэд тий одоо яг нотлохоон дээр суурилсан одоо бүх энэ хийж байгаа ажлын хадлаар нэлээд дэлгэрэнгүй ярьж өгөөч гэсэн. Тэгээ би бас өөрөө хамт бид нар эрүүл мэндийн яамд ажиллаж байхад ер нь энэ эмэгтэйчүүдийн одоо хорт хавдарт 2 дугаар байрыг нь умаа хузуу хорт хавдар эзэлж байгаа. Нийт эмэгтэй. Нийт ер нь хүн амын нас баралтын дотор бол энэ зөвхөн энэ эмэгтэйчүүдийн умаа хузуу хорт хавдар бол бас 4-дүгээрт ордог. Ер нь их өндөр тоо байдаг л да. Энэ цаашаа бүр улам өсөх хандлагатай. Тийм учраас ер нь одоо энэ 100 гаруй оронд одоо нэг 30-40 сая охтуудад хийсэн гэд бас тийм тоо баримтууд байсан. Тэгэхээр ер нь бол бид бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо зөвшөөрөгдснөөр энэ стандарт нь бол за яг одоо энийг хангаж яана гэсэн энэ одоо вакциныг л хийж байгаа юм л да. Тэгэхээр энэ вакцин юу гэхээр ер нь энэ умаа узууны хорт хавдрыг үүсгээд идэг гол одоо вирус нь бол тэр хүний хөхөнцрийн вирус гэж байгаа. Тэгэл энэ вирусыг л одоо эсрэг вакцин хийж дархлаажуулж байгаа. Тэгэхээр энэ нь бол нийт одоо хорт хавдар 70% бууруулах одоо нөхцөл болж өгдөг гэдэг. Тэгээд чи гол нь иргэдэд над руу хүмүүс бас уцтаад байхгүй. Гэхдээ энэ юу вакцина болооч гэж эсвэл эн чинь шал будлаа гэж штэ гэл тэгэнгөө сонин дээр бас зарим эмэгтэйчүүдийн эмчнэр энэ буруу гэж бичсэн байх юм тий. Тэгэхээр одоо яг өөрөө чи энд урьж байгаа нь өнөөдөр бас хүмүүс энэ сэдвийг их сонирхож байгаа. Яг бас дээрээс нь ингэж байгаа юм да. Мянганы сорилтын сан одоо нэг иймэрхүү юм би бол нээтрээс уншиж байсан л да. Гэхдээ мянганы сорилтын сан гэдэг Америкт өгж байгаа мөнгө ч одоо юу болоод байгаа юм бэ? Нэг бол одоо ийм туршилт вакцин авч хийж туршаад байна. Одоо Монгол охтуудад жиг шиг тийм. Утаагүй зуух гэдэг одоо утаагүй зуух гэж ямар юм байсан. Энийг санхүүжүүлээд байна жиг шиг. Нэг ийм чигтэй яриа бол энэ гадуур яваад байгаа байхгүй. Манай үзэгчид тэр зөндөө бүсгүүчүүд бол одоо охиндоо хийлгэх юмсан хийлгэхгүй байх уу гэж бодож байгаа юм байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө яг хариуцж байгаа мэрэгжилтний хувьд тийм ээ. За тэгэхээр түрүү нөгөө дурдлаа шүү дээ тийм ээ тоо баримтуудыг. Тэгэхээр яг Монгол улсын хувьд гэхээр яг энэ умаа хүзүүний хорт хавдрын маань өвчлөл бол нас оролт бол үнэхээр яг жилээс нөгөө жил ирэх тутам яг нэмэгдэж байгаа байхгүй. Нөгөө бэлгийн замаар халтдаг вирус учраас 11-ээс 15 насны охид буюу одоо бэлгийн харьцаанд ороогүй юм охидуудад хийснээр тийм ээ 95-аас 100% дархлаа юм тогтоож байгаа юм вакцин байгаа юм. За тэгэхээр энэхүү одоо хүний хөнцөр вирусын маань халдвар бол авсан тохиолдолд бол ихэнх үе шатандаа бол
тухайн эмэгтэйд бол ямар нэгэн клиникийн шинж тэмдэглэхгүй зөвхөн ДНК-гийн шинжилгээгээр хүний хүнзэр вирусын эсрэг одоо халдвар авсан уугүй гэдэг нь тодорхойлогдтiin. Тэгээ явандаа хавдар маань өөрөө маш удаан явцтай тийм ээ 10-20 жилийн дараа умаа үзэн нэвтэлсийг гэмтээгээд аажмаар хавдар шилжих юм аюултай вирус юм байна. За тэгээд бидний одоо энэ хийж байгаа энэ вакцин маань бол Gardasil гэдэг нэртэй Америкийн нэгдсэн улсын Merck компанид үйлдвэрлэгдсэн 2006 онд бол анх лиценз авсан вакцин байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн байгууллагаас зөвшөөрөгдсөн тодорхой одоо нөгөө судалгаанууд үндэслээд зөвшөөрөгдсөн юм аюулгүй үр дүнтэй вакцин гэдэг нь бол зөвшөөрөгдсөн юм вакцин. Одоогоор бол яг дэлхийн 119 орн энэ хүү вакциныг бол нэвтрүүлээд байгаа. 25 улс орн бол яг нөгөө товлолт вакцин, үндэсний нөгөө товлолт вакцин байдаг шүү дээ тийм. Бүх одоо нөгөө манад жишээлбэл одоо шаар одоо сүрий гэдэг гэхээр нөгөө бүх төрсэн хүүхдүүд хийгдэг тийм. Яг тэр шиг юм товлолт вакцин болоод хэрэгжиж байгаа байхгүй. Манай улсын хувьд бол одоо сайн дурын үндсэн дээр бид нар бол нөгөө эцэг эхт болон охтуудад нь тийм ээ вакциныхаа ач холбогдол үр дүнгийн талаар түүнээс гадна хүмүүс үзүүний хорт авдар гэж юу юм өөрөө энэ вирус маань өөрөө юу юм ямар аюултай тийм ээ энэ вакцин хийлгэснээр бид нар одоо ямар ач холбогдолтой энэ талаар бол сурч ухуулж таниулж сургалт явуулсан байгаа. Тэрнийхээ үндсэн дээр эцэг эхчүүдээс бид нар зөвшөөрлийн хуудсан дээр гар үсээ зуруулаад тэгжээж энэ вакцин маань хийгдсэн. 17 жил одоо болчиход ганц бүсгүүчүүд бас биш шүү дээ. Ирчүүд бас болно шүү дээ. Тэгэхдээ яхаа ер нь эр хүн нэг би эхнэрийнхээ хүчрхийлэлд өртчлөөд очих нь хаашаа чи гэсэн өөр багал байдаг байх л та тийм. Тэгэхээр бүсгүүчүүдийг л хандсан ол байгууллага танайх бол яалтчгүй юм байгууллага тийм. Тэгтэл одоо улсаас нэг 20 өрөхгүй сая төгрөг өгч байгаа. Тэрийг юу олон түрүү юу өгч байгаа. Нэг олон гаргаж юу гэсэн. Тэгээ одоо эн чинь хаашаа орон нутг нь хуралдчихэж. Тэгээ бүгдөө зодуулчихад явж байгаа хүн чи одоо ямар юмныхаа цаас бичгээ бариад яаж явах юм бэ ч хаашаа юм бэ. Тэгээ одоо ингэж байгаа юм л да. Худалдаа аж үйлдвэрийн танхим бол одоо эздэд үйлчлдэг байгууллага шүү дээ. Бизнесийнхэнд тийм. Тэгээд төрийн бас байгууллага ч гэсэн. Тэгэхэд өнгөрсөн юун дээр бол худалдаа аж үйлдвэрийн саяд улсын төсөөс 200 сая төгрөг өгсөн байгаа байхгүй юу? Ямар амар тийм. 200 сая. Тий. Гэтэл өчрхийлэл өхөл хоёрын бол нөгөө юу вэ зааг байдгүй гэж хэлдэг шүү дээ. Одоо ингээл ямар ч хөхрөл харагдахгүй, бэртэл харагдахгүй байгаа хэрнээ цагийн дараа нас орчихсан л байдаг тийм. Ийм л нөгөө аюултай юу шүү дээ. Энд чинь хүний амьд явах эрхээ зөрчсөн. Тэгэхэд тэрэнд бол одоо хүртэл тогтворч байгаа байхгүй юу? Гуйж байж авдаг. Тэгээд хин нэгэн дурын хин нэгэнд нь албан тушаалтанд таалагдахгүй бол өгөхгүй байж болдог. Засгийн газар энэ дээр нөгөө гол анхаарлаа тавих хэрэгтэй. Яг бол эн чинь хүчрхийл гэдэг нь маа салбар хоорондын асуудал. Эрүүл мэндийн салбарын оролцоо хэрэгтэй. Боловсролын салбарын оролцоо, нийгмийн халамж хамгааллын салбарын оролцоо. Ганди сайд хандж утсан уу? Хандж утсан л дээ. Тэгээ ганди сайдын үед л одоо энэ нөгөө халамжийн та гэрээлэх энэ нэг хүнд ногдох хувцас зардлаар тооцох шийдвэр гарсан юм. Тэгээ одоо нөгөө практик дээр л ялангуяа одоо дунд шатанд бол бас л их хэрэгтэй байдаг шүү дээ. Нөгөө ойлгох хүртлээр бас нэлээд асуудалтай. Гэвтэл зөвхөн хүний үзмжээс юм уу албан тушаалтны үзмжээс шалтгаалж байна гэдэг маань өөрөө энэ улсын төсөөс суугаагүй л. Яг тодорхой нэр томьёогоороо тий тодорхой тэр ангиллаараа суугаагүй л үр дагавар байгаа байхгүй юу? Хэрвээ яг ингээд хүчрхийллийн хохирчдод зориулаад улсын төсвийн тэдэн хувийн гэдэг суучих юм бол аль ч шатантаа очиод ямар нэгэн хүний үзмжээр шийдэгдэх асуудал биш, докторгүй байх асуудал биш шүү дээ. Би нөгөө төрүүчийнх дээр ярьжсэн шүү дээ нөгөө нэвтрүүлэг дээр Солонгосын яг ийм одоо байгууллага дээр очиж байсан ажилтан танилцсан байхгүй. Тэгэхэд энэ Солонгосын гэр бүлийн яамны одоо бүх санхүүжилтээр засгийн газрын санхүүжилтээр энэ байр ажилтдаг юм байна. Энэ байр бол одоо зөвхөн манай Монгол одоо өөрсдийнхөө эмэгтэйчүүд биш бүр гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг гэж байна. Гадаадынхын төртөл гараа сунгаж тусалж байгаа. Тэгээд ерөөсөө тэр байр нь маш тогттой. Тэгэл тэр нь ерөөсөө цэрэг цагдаа бүх хамгаалт сайтай, хоол сайтай. Тэгэл одоо янз бүрийн орнуудын хэлмэрчүүд байдаг. Одоо Монгол эмэгтэй уцтахад л
монгол хэлний хэлмэрч тэнд байж байгаа. Тэгээ нөө бичиг баримтын ингээд одоо хөөцөлдөх барихтай эмнэлгийн үйлчлэг заа тэгээ сэтгэл судлаач тэнд ажиллаж байдаг. Тийм болохоор одоо манайх бол бас арай л дэндүүл юм байна. Тийм. Одоо нэр хамгаалалт гэснээс танай дээр одоо нэг бүсгүй очлоо тийм ээ. Одоо нөхөртөө зодуулаад нүдүүлээд яагаад ч очлоо тийм. Гэхдээ тэнд чинь цагдаа сэргийлэх юм уу хамгаалах байх уу? Танай дээр байхгүй л тийм. Гэхдээ нөгөө араас нөгөө зарлал байхгүй. Үгүй ямар юм. Тэгээ араас нөгөө нөхөрнөд хаалгаар юм хөшгөлөө дутагаараа дороод бол яах юм болж байна. Гэхдээ ер нь тэр халдлууд бол их л болдог шүү дээ. Тэгээ яг хөтэ манай нэг хамгаалах байранд ажиллаж байгаа хүмүүс манай ажилтнууд бол үндсэндээ бол одоо Эстон нэрээ зүрх сэтгэлээс өөр юм байхгүй л байгаа байхгүй юу? Яг тэгж л гар тулж ажиллаж чинь тий. Тэгээд нэг үе одоо тохиол хамгаалтын албатаа гэрэлдэг болчиход байгаа сүүлийн 2 жил. Тэгээ тэгж гэрэлэхэд бол энэ сая энэ жүжигийг бүтрээний хүрнэл жүжигийг тавьсан өөрчлөлтөнд төлөх залуу эмэгтэйчүүд өнгөрсөн жилийнхаа жүжигийн хандивыг манад хандивлаад тэргээр нь тохиол тэрүүгээр бид тохиолдолд хамгаалах байрны тохиолын систем суулгаад тэгээд тохиол хамгаалтын албатаа гэрэлэх зардлыг олж байгаа юм. Тэгээд Вьетнамд ингээд очиод би атаархсан яг нэг тэгэхэд дөнгөж намайг одоо би нодлон уржнан очсон. Уржнан очиход хойлоо батлаад 1 жил болж ирсэн. Тэгээд хамгаалах байран дээр нь очиход хамгаалах байрны эрэгтэй хамгаалагчтай байгаа байхгүй юу? Тэгээд тэрийн зардыг нь улсаас өгдөг. Өөрийнхөө эх орондоо байгаа бүх санхүүжилэгч нарыг нэгдсэн үндэсний байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг гэдэг бүх санхүүжилэгч нарыг дуудаад төр одоо хүчирхийлэлгүй болёо гэсэн хүсэл эрмэлзлээ энэ хуулиар илэрхийлж байна. Гэхдээ бид нар ядуу орон. Бид нарт хичнээн одоо хүсэл эрмэлзэл байлаач мөнгө бага байна. Гэхдээ бид нар 5 жилийн дараа улсын төсөвт энийгээ 100% суулгадаг болно. Тэр хүртэл шилжилтийн үе байна. Яг энэ шилжилтийн үед та нар туслаач. Туслахтаа та нар зүгээр нэг гал унтраах юм эсвэл жоох юм амсуулах төдий битгий туслаач. Бид нар бол их далаацтай юм тогтолцооны их том өөрчлөлт хийхийг хүсэж байна. Тэгэхэд их мөнгө хэрэгтэй. Дээрэс нь бүтэц бий болох хэрэгтэй. Шинээр янз янзын одоо үйлчлэгнүүд бий болох хэрэгтэй. Тэрэн дээр болохоор яг хөө гэхээр 5 жилийн хугацааны том хөтөлбөрийн дэмжлэг хүсэж байна гэдэг. Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэхэд манай эрүүл мэндийн байгууллагатай холбоотой хичээлийн хохирчдад үйлчлэх санхүүжилт бүх одоо чадах бэхжүүлэх ажлыг 5 жилийн хөтөлбөрөөр хэрэгжүүлье. Нүүбийн хүн амын сан гэхэд чинь зөвхөн өрчгөтэй холбоотой юу гэнэ авъя. Гэт ингээд нөгөө нэг юунуудыг ингээд авчихсан. Тэгээд Вьетнамын засгийн газар 5 жилийн дараа энэ бүх төсөв, энэ бүх бүтцийн юу бол улсын төсөв суусан байх гэсэн амлалтайгаар хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бид нар чинь ингээд нөгөө нэг Монголын нэр төр гарна, Монгол одоо гадаад ертөнцид муухай гэж үзэгдэнэ гэхэд нэгэнт байгаа юм чинь. Байгаа юмаа ил гаргаад төр энийг арилгах гэсэн хүсэл эрмэлзэл байна. Тэхийн тул та нар туслаач гэж олон улсын анхаарлыг олон улсын дэмжлэгийг татаж чадчихээн тий. Бид нар хүнжнийхээ хэрээр хөлөөж их хэрэгтэй биш юм бэ гэж би тэгэхэд хараад ойлгосон. Яагаад гэвэл алийн болгон улсын гэхдээ улсын төсөв одоо их болчихсон тий. Тэгээ их болсон юм л нэмэгдэхгүй. Тэргүүл асуудал яг нэвтрүүлгийнхаа бид нар одоо өөрөө чинь өөрөж оролцуулсны хувьд одоо манай үзэгчид тэр зөндөө бүсгүүчүүд бол би ийм төв ийм ядуу ийм амар байдалтай байгаа юм гэдгийг ойлгосон байх гэж бодож байна л да. Үнэхээр би зүгээр сэтгүүлчүүдийн хувьд эрх хүний хувьд бас ингээд сонсонгууд үнэхээр имзэлж байгаа байхгүй. Хүчирхийллийн эсрэг төв үндэсний төв гэдэг байгаа мөртлөө тийм ээ. Жилийнхэн төсөв 10 эдхэн сая өрөхгүй тэгээ өөрөө арга яддаг. Тэгээ хамгийн гол нь үзэгчтэй хамгийн гол нь зүгээр нэг жирийн бүсгүүчүүд жүжиг тоглоод тэрнээс орсон орлогоор нь эднийд өгөөд нөгөөдөл нь тохиолдолтой болж идэг. Ийм ядарсан орн байж болт юм байж одоо нөгөө хүнлэг ардчилсан нийгэм маань хайч. Дэмжлэг хандууд бас орж ирдэг л дээ. Тэгээ одоо энэ юу вэ? Аптаун сэтгүүл байна. Асуул бүсгүй юуны эмэгтэйчүүдийн хамгаалах байранд сая нэг цонх хийж өгсөн. Бас сая бүтэн 3 сарын хэрэглээний тэр нөгөө юун дээр тусалсан. Гэхдээ нөгөө аяг олон хүн ханддаг. Учираас дархнаар нөгөө элсэн шингэж байгаа ус шиг л олоо дуусчдаг. Тэгээд яах вэ гэхээр ер нь бол би бол ингэж л бодож байгаа юм л да. Яг нөгөө нэг нийгмийн тэр нөгөө нэлийн тулгарч байгаа бэрхшээлтэй нүүр тултын хувьд тэгээ алин болгон гал унтраах гэж яах вэ тийм. Илүү их нөгөө нэг тогтолцоогоор нь шийдэхин төлөө. Тэгэхээр эмэгтэйчүүд бол нэг талаасаа бол нөгөө манай төвд зөвхөн эмэгтэйчүүд гэхгүй хүмүүс бол хандив өгөөсэй гэж боддгийг. Өгөх соёлд суралцаасаа тийм. Нөгөө талаасаа төр засаг бол тэр өгсөн хандив тусламжийг татвараас чөлөөлдөг байгаасай. Тийм гэж хүсэж байгаа. Гуравт нь миний хүсэж байгаа юм юу гэхээр яг одоо энэ дээр хэлэхэд нөгөө эмэгтэй хүнийхээ хувьд. Эмэгтэй хүнийг эмэгтэйчүүдтэй би хандж хэлэх гээд байгаа байхгүй юу? Эмэгтэй хүнийг сонгооч. Тэр эмэгтэйд их шалгуур битгий тавиач. Тэртээ тэргүй нийгэм эмэгтэй хүнд асар их өндөр шалгуур тавьж байгаа шүү дээ стандарт. Бид нарт эмэгтэй хүнээр дэвшихэд адагдал мөнгөн дээр нь очно.
Мөнгө байхгүй тий. Тэгээ заавал ухаантай байх, чадaltaй, царайлаг байх. Нас залуу өдргээл тий. Гэтэл яг гэхээр хичнээн торгон мэдрэмжтэй эрэгтэй хүн байгаад эмэгтэй хүний тэр туулж байгаа туршлагыг, туулж байгаа тэр хэрэгцээг эмэгтэй хүн шиг мэдэрч чадахгүй. Тэд нэр төрж үзээгүй. Тийм л дээ. Тийм ээ. Төрхтэй холбоотой тий. Хөөхд өсгөх асрахтай холбоотой ямар одоо тэр юу вэ мэдэхгүй тий. Тэгэхээр ийм байж байгаа учраас яг гэхээр эмэгтэй хүнийхээ хувьд эхний удаадаа эмэгтэйчүүдтэй өгөөч гэж би уриалмаар байна. Гурван бүсг байгаа шүү дээ одоо бол тийм биз дээ. Яаж ч гэсэн нэг бүлгийн хэмжээнд төрөхгүй байгаа. Бүлгийн хэмжээнд төрөхгүй ийм хэмжээтэй байхад бол яаж яасл цэцэрлэгт чинь сайжрах юм бэ тийм ээ. Яаж хүчирхийллийн эслэг төвд ингээл иймэрхүү байдалд 10 хэдэн сая төгрөг өчгөл байна шүү дээ тийм ээ. Олон юм бил сургууль байна, эмнэлэг байна гэл эмэгтэй хүмүүсийн хүний одоо мэддэг зүйл гэдэг бол бидний мэддгээс бол шал өөр л дээ. Энийг нэгэл би бол орж исэн цагаас эхлэл ярьдаг л да тийм. Эхний нэвтрүүлэг дээр их өөр ярьдаг байсан баг. Тийм, аажимдаа би ч ойлгож. Одоо жишээлхэд эхний нэвтрүүлэг дээр ингэж ярьсан юм. Гэхдээ одоо ингээл Япон өхнөч гэртээ суугаад хөвгтэй араа сууж яддаг штэ. Тэр нэрээ эмэн ингээл тэнд байсан өхнөд бараг барьж яддаг шаасаа. Яасан гэхээр гэхдээ одоо эн чинь бид нар тэр та нар тэр Япон эрчүүчийг ажиллаа хийгээд улс орноо хөгжүүлдэг болчиход ингэж үр хөвгтэй анхаарал тавьдаг ингээд байна. Тэгээд нэвтрүүлэгт ороод байх тусам бас айгүй хүүхнүүдтэй өрөвдөж जैन хайрлж гол нь ийм байх юм байна. Өөрөө ингээд би хэдий сэтгүүлч би янз янзын салбар руу ордог ч гэсэн тийм ээ. Яг ингээд бүсгүүчүүдийн ийм проблем мэддгүй юм байна л да. Одоо ингээд би 10 хэдэн дугаар ингээд хөтлөд явж байгаа хооронд чи би бүгдийг ойлгоод эхэлж байгаа байхгүй. Үгүй нэрээ тийм биш. Энд ч одоо юу гэж байгаа нэ. Ингээд бодоод эхлэхэд бол нэрээ бүсгүүчүүдийн оролцоо төрөд бол хэрэгтэй юм байна гэсэн яалтчгүй тийм юм л хүрдэг юм байл л. Бид нэр 20 жилийн турш эрэгтэйчүүд дамгаалсан нийгэмд амьдарч өцлөө шүү дээ. Одоо бид нар үрт аврын бүгдээрээ л ил харж байна. Гэр бүл төртөл хоёр байгаа нь байж ижил айл болдог үст. Айл болдог тий. Тэгэхээр ягаад улс төрд бид нар хоёулаа адилхан хин хинийх нь нүдээр харсан шийдвэр байгаад байж болтгүй. Тэгэхээр мэдээж өмнөх алдаагаа давтаад ивэл ахаад өөр төвшний алдаа болно шүү дээ. Тэгтэл 20 жилийн алдаа биднэрт нүдний маань өмнө нийлээ байж хаад ягаад тэр алдаагаа бид нар засах гэж үцэхгүй байгаа юм тий. Тэгээ би нэгэн жишээ хэлхийг хүссэн. Тэгээ нэг юунд орох гэж магадгүй. Нөгөө цунами болоод зүүн өмнөд Азийн орнуудад тэгээ их олон ингээд нүүн тусалцаанууд очсон гэнэ л дээ. Тэгээд нөгөө нэг орон гэрхүү болчихсон майханд байж байгаа улсууд. Гэсэн чинь эмэгтэйчүүдэд нөгөө даамсаг аягүй хэрэгтэй байгаад байдаг. Нэг ч даамсаг очоогүй гэж. Тийм ба. Тэгээд нөгөө бэлгийн морины шүдийг татахгүй тий. Тэр нөгөө тентхийн иргэний нийгмийнхэн болохоор юу энтэй л хариуцлага тооцно гэж. Яагаад гэвэл юу вэ? Тэгээд юу энэ захиа авчихсан байгаа. Танаа хүмүүнлэгийн тусалцааг төлөвлөдөг хүмүүсийн хэдэн хувь нь эрэгтэйчүүд, хэдэн хувь нь эмэгтэйчүүд албан ёсны хариугаа бид нарт ивэрлээч гэдэг. Тэгсэн чинь тэд нар сандарсан гэж. Яг тэгвэл 70% нь эрэгтэй байсан. Даамсаг хэрэгтэй гэдгийг мэдэхгүй тий. Яг тэр нөгөө төлөвлөсөн улсуудын бүгд эрэгтэй улсууд байсан гэдэг. Тэрнээс хойш нүд бол 50-50. Бүх нөгөө хөлтс төлөвлөлтөө 50-50. Дандаа бие биенээ нөхөх. Тэгээ нөхчээж л нэг бүхэлдэн юу болж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ байгаль дээр чинь угаасаа эрэгтэй эмэгтэй гэсэн хоёрхан хүүсэн байж байна. Тэгээд за бас хоёрхан гэж хэлж болохоо болчихсон тий. Сүүлийн үед бол нөгөө нэг бэлгийн цөөнхөд бас байж байгаа. Тэгэхээр тэр нөгөө бүх төлөвлөлүүд бол өөртөө хамаатай өөрөө өөрийгөө тодорхойлоод өөртөө хамаатай шийдвэр гаргах гэдэг оролцох шаардлагатай. Тэгээ тэрэнд оролцоогоос болоод энэ нийгмийн олон асуудал гарч ирээд байгаа. Тэгээ энийг бол бид нар айгүйх цаг алдахгүй өөрчлөхгүй бол төрийн одоо хар харьцааны бодлого гэдэг бол гэр бүлийн илүү юм байна. Тэгээ гэр бүлийн илүү ойр хараа болохоор бодлого бол харал юм. Зүгээр яг нэг ийм зүйл байгаа юм л да хүчирхийллийн эсрэг төв гэдэг ярингууд миний толгойд орлоо л да. Жишээ нь бусад орны хуулинд бол тийм ээ эмэгтэй хүнд гар урсан, эмэгтэй хүн лөө одоо хүнийг зодсон ийм зүйл дээр бол алхахыг завдсан гэдэг их юм хүндрүүлэх шалтгаантайгаар үндэсдэг байхгүй. Жишээ Америк нэгдсэн улсд бол тийм ээ эмэгтэй хүнийг зүгээр хүчинцэн ч биш зүгээр ингээд зодоход бол алхахыг завдсан гэдэг зүйлэн өгөөд илүү одоо ялын одоо эмэгтэй хүнэл хамгаалж яах гэсэн үг л дээ. Ягаад гэвэл эмэгтэй хүн чинь сул дорой гэсэн утгаар. Манай хуулинд яг иймэрхүү тийм нэг нарийн байна уу? Юунд бол одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэтгэх хууль бол иргэний журмаар зохицуулдаг хууль байгаа. Тэгээд бас бүх улс оронд бол
юуны гэр бүлийн хүч хэрхэл бол тусдаа бие даасан зүйл байдаг. Зохицуулт. Тэгээ манай харамсалтай нь манай хуулинд бол байхгүй шүү дээ. Зодох юм уу одоо зодох нь ч байхгүй болчихсон. Хөнгөн гэмтэл учруулах, хүнд гэмтэл учруулах гэдэг нөгөө холбогдох зүйл ангиудаараа явцдаг. Тэгээ тэрэн дээр бол гэр бүлийн харилцааны тэр нөгөө онцлог шинжүүд юусоо тусдаг. Бусад улс оронд байгаа нь бол яг хамгийн ойр дотны харилцаа гэдэг тийм. Гэдгээрээ тэр онцлогийг тусгаад тэгээ хамгийн хайртай хүнийхээ эсрэг тийм үйлдэл хийсэн байх юм бол эсвэл итгэл эвдсэн байх юм бол эсвэл хоорон мэхэлсэн байх юм бол илүү одоо нөгөө хүндрүүлэх нөхцөл байдал болдог. Манайд бол зөвхөн хүч хэрэгэлсэн. Эсвэл айлган сүрдүүлсэн, бие хамгаалж чадахгүй байдлын далимдуулсан бод гэсэн тийм л юу байгаа. Тодтол. Тэгээ хэрвээ итгэл эвдэгдсэн, хуурам мэхлэгдсэн аргаар хоорондын итгэлцлийг ашиглаж хийгдсэн байх юм бол юу хүндрүүлэх хэрэг биш, хэрэгсэхгүй чи зөвшөөрсөн байна гэж үзэгддэг тийм. Манайд бол эсэргээрээ харин эмэгтэйчүүд нэг өндөр ялавдаг шүү дээ. Тий, одоо жишээ нь ингээд юу яаж байгаа. Одоо энэ гэр бүлийн хүч хэрхлээс хамгаалах, эрч чаданд нь илрүүлэх хамгаалах хууль байхгүй. Хуулийн байгууллагад хандсан ч хууль нь хэрэгжихгүй. Ийм байгаа тохиолдолд бол яах вэ гэхээр их олон хүмүүс тархинд ноёлох голомт үүсдэг юм байна л да. Энэ олон улсын төвшөнд бол бүр зодуулдаг эмэгтэй синдром гэдэг сэтгцийн нэг одоо тийм тий мэдж байгаа. Тийм нөгөө синдром гэж бүртгэгддэг. Тэгээд яах вэ гэхээр хэрвээ тийм тохиолдолд яг гэхээр ямар нэгэн довтлогоо ирлээ гэж бодоход өмнө нөгөө амьдралд нь тохиолдож байсан. Хэрвээ чи хөдий чинь хугалнаа гэсэн бол хугалж л байсан. Чамайг багалзууртна гэсэн бол багалзууртч л байсан. Тэр юм чинь энд нь одоо ноёлох голомт болоод үүсчдэг. Тэгээд яг гэхээр над руу довтолж гэнэ гэж үзэнгүүтээ хамгаалтаа хийчдэг. Тэр нь заримдаа тэр аргагүй хамгаалт болоод тэрнээсээ заримдаа давчдаг. Тэр тохиолдолд бол хэрэгсгүй болчдөг. Харамсалтай нь манад бол яг гэхээр шууд санаатай төлөвлөж үйлдсэн хүн алах гэмт хэрэг гэж үзээд 15-аас дээш жилийн ял өгч байна. Тэгээ би одоо өнгөрсөн 7 хоногт нөгөө яг энэ чиглэлийн хүний эрхийн комисстэй бид энэ чиглэлээр хамтран ажиллах гэж ярьж байгаа л да. Тэгээ хүний эрхийн комисс ч гэсэн төлөвлөгөөнд оруулчихсан байгаа юм. Тэгээ бид дараах бол арай дэндүү ийм байж болохгүй гэж эмэгтэйчүүдийн хорих анги дээр очиж зочлоод очиж ажилтнаа танилцаад яхтаа бол олж харсан байл л дээ. Тэгээд яах вэ гэхээр тоо баримтаас 2004 оны үед бид нэг судалгаа хийсэн чинь 29 эмэгтэй яг ийм хэрэгээр 15-аас дээш жилийн ялтай байсан. Хүчирхийллийн эсрэг л одоо хамгаалалт хийж байгаа хамгаалалт нэвтэрсэн гэсэн үг. Хамгаалалт нэвтэрсэн. Тэгээ эсвэл өөрийгөө хамгаалахын тулд эсвэл хүүхдээ хамгаалахын тулд тэгээд 2007 онд 49 эмэгтэй 47 эмэгтэй байсан. Тэгсэн чинь сая оюун бадамгоогоос би бас хүсээд нөгөө дамжуулаад тоо авлаа л да. Тэгэхэд нийт 113 эмэгтэй хоригдож байна. Тэрнээс 101 нь ийм сэтэлтэйгээр байгаа. Ийм сэтэлтэйгээр гэж. Тэгээ олон жилийн ялтай. Тэгээд яг ийм юу байж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол цаашдаа наривчлж одоо тусах шаардлагатай. Эрүүгийн хуулинд бол энэ чиглэлийн өөрчлөлт заашгүй орох шаардлагатай. 100 хэдэн сэтгч усаа? 113-аас 101 гэж. 113 одоо гэмтрийг үйлдсэн өсгөө хоригдж юм байна шүү дээ. 110-аас дээш жил ялаваад. 15 жил. Тэгэхээр 111 нь яг энэ хүчирхийлэлтэй холбоотой. Холбоотой гэж яаж. Энээс үүдэлтэй юм уу байна шүү дээ. Тэгээд ингээд оюун бадамгоо хэлдэг байхгүй юу? Нөгөө эмгэгтэйчүүдийн хорихын дарга байхдаа ингээд залилсан, тий хулгай хийлгсэн. Хүүхдүүдээ хүртэл нөгөө нэг тамхины иш аваад иргээд гаргаж байгаа. Тий эсвэл нөгөө нэг хоол олохын тулд хулгай хийгээд иргэж гаргадаг тий. Эсвэл хэргийн ихэнх нэмэгтэйчүүд үүрдэг дарамтаас болоод айснаасаа болоод. Тэгээ тэр мэтийн ялгаж салах юм айгүй бага шүү дээ манай юунд. Тийм учраас эрүүгийн хуулинд адаглал наад зах нь гэр бүлийн хүчирхэл ахын хүчирхэл гэдгээрээ бол тусдаа зүйл бол орох шаардлагатай. Тэгээ манад айгүй хэцүү би өөрөө хуульч хүн л дээ. Тэгээ тийм болохоор чи манад одоо жишээ нь санаа сэтгэлийн хүчтэй зочнууд авчирсан гэж зүйл анги байгаа. Тэгээ тэрүүнгээр болохоор яагаад ордгоо вэ гэхээр тэр үйлдэл санаа сэтгэлийн хүчтэй зочнууд авчирсан хоёр агшин зурих байхыг шаарддаг. Аргагүй хамгаалт болохоор тэр довтлогоо тэр хариу хийсэн довтлогоо хоёр давхцаж байхыг шаарддаг. Гэтэл яах вэ гэхээр өмнө нь ингээд нөгөө нэг эсэргүүцэж тэмцээд тий дийлэхгүй гэдгээ мэдчихсэн. Тэр хүн чинь унтж байх үед нь амнаас нь хөнөөчөд байгаа байхгүй юу? Хвчлэн согтуу үед нь. Тийм учраас тэр аргагүй хамгаалтандаа ч ордгоо санаа сэтгэлийн хүчтэй зочнууд авчирсан гэж санаатай хаалга болчдөг. Ордгоо санаатай хаалга болоод явчихдаг. Тэгээ өнгөрсөн жил бид нар бас нэг эрэгтэй хүн бас яг ийм юунаас болоод ах нь байнган гэр бүлийн гишүүдэд зааж урддаг тий эсвэл сүхтдэг бүгд ингээд халдлагад өртчихсэн хүн тэмтэл авчихсан байгаа. Тэгээ цагдаа дуудаад цагдаа очоогүй дандаа л танах дуудлага дуудаж идэх гээд. Тэгээд айгүй удаан ингээд ийм байна одоо согтуу архитектоос их байгаа шүү дээ. Тэгээд яах вэ гэхээр өөрөө нөгөө нэг тэр үйлдэлийн гэр бүлийн гишүүдэд бас л нөгөө юу сөхрөөгөө явсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө зогсоох гэж эндээс нь татчихад амьсгаг нь байгаад. Амнаас нь хөнөөчихсөн. Яг иймэрхүү төрлийн 3 хэрэг төр өнгөдлөө гэж.
ажилласан. Гэтэл хуулийнхаа заалт өөрөө тийм байгаа тохиолдолд бол бүр ялгүй болгоно гэж байхгүй. Ялын доод хэмжээнээс татах эсвэл одоо хөнгөрүүлэх нөхцөл байдалд нь авч үзэх хэмжээний нөлөөлөл юу болж шít өмгөл хийж чадчихна. Ер нь бол иймэрхүү байдалтай байна. Яагаад гэвэл хууль өөрчлөгдөд байна. Нийгэм өөрчлөгдлөө тэрийг дагсан хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Хууль тэрнээсээ хоцорч явж байна. Тийм. Тэгээ хууль тэрнээсээ хоцорч явж хахад юу нөлөөлж байна вэ гэхээр амьдрал мэдэхгүй амьдрал дээр юу яасан шийдвэр гарахгүй байгаа шүү дээ. Тасархай шийдвэр гараад байна. Тасархай байна. Хүмүүсээ сонсохгүй байна. Тий? Тэр хүндээ хөрөнгө оруулахгүй шүү дээ. Хүндээ хүмүүжүүлэхгүй байна. Хүмүүстээ одоо энэ талын одоо хуулан таниулах ажлуудыг хийхгүй байна. Тийм учраас ерөөсөө манад энэ нөгөө хүний хөгжил гэдэг юм жооцорч байна. Хөвгүүдийн боловсрал, хөвгүүд ягаад боловсрлоос ягаад энэ нэг судалгаа хийсэн өнгөрсөн жил ундрын хөвтөр. Тэгээ багш нартай ингээд уулзахгүй юу. Уулзаад яваад ингээд яасан чинь нөгөө сургууль 3 ээлжтэй байгаа юм нөлөөлж байгаа байхгүй. Ягаад гэвэл нөгөө хүмүүжлийн ажил хийхдэггүй сургууль дээр. Цаг байхгүй тийм. Юу байхгүй, суд өрөө байхгүй. Өрөө байхгүй тийм. Тэгээд яах вэ гэхээр одоо дундаж амьдралтай юм уу, цалинтай усуд бол хүүхдээ яаж игээд мөнгөний төлөөд ямар нэгэн дугуулан моголонд хамруулчдаг юм. Ядуу байгаа хүмүүс хүүхдээ хамруулж чадахгүй. Тэгээд яах вэ гэхээр октодод илүү гэрийн ажилд бол дайчлагддаг. Хөвгүүд бол голдоо PC тоглоом. Тэгээ 2-3 PC тоглолцохоор сургууль дээр очих сонирхолгүй болчдөг. Эсвэл айдаг. Тэгээ сургууль завсардах, хөвгүүдийн сургууль завсардах бас нэг олон хүчин зүйлийн нэг нь бас тэр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чин тэндээс хүмүүжил энэ зах зээлийн нийгэмд эцэг эхчүүд чинь амьдрахын тулд хүүхдээ цоожлоод эсвэл хашаанд нь ороход ажил хийж байгаа тийм. Тэгээ яг ийм хүн ингээд нэг ийм олон юм байгаа хөөх. Нөгөө дэд үс байхгүй гэдэг чинь байхгүй тийм. Одоо нөгөө яаслан байхгүй, нөгөө цэцэрлэг нь байхгүй, сургууль нь одоо 3 ээлжээр өрөө сав байхгүй гэл ингээл баахан байхгүй юм бол бий болчих. Бид нар бол гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хуулийг шинжилэн найруулж батлуулахын төлөө нөлөөллийн ажил хийж байгаа л да. Тэгээд тэр нь болохоор яах вэ гэхээр мэдээж өмнөх хууль бол асар их эсэргүүцэлтэй тулж иж батлагдсан шүү дээ. Тэгэхээр одоо ч гэсэн бас л их нөлөөллийн ажил их байгаа. Тэгэхээр олон нийттэй хамдаад ялангуяа эмэгтэйчүүдтэй хамдаад хэлэхэд сонгогдохоор очсон тийм нэр дэвшиж очсон одоо хүмүүсээс гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хуулийг батлуулах тийм. Тэгээ улсын төсөвт яг энэ гэр бүлийн хүчирхээлийн хохирчдыг хамгаалах тэр төсөв суулгаж өгөх тал дээр одоо хүн болгон нөлөөлөл хийгээрээ хэн юу чаддгаа сая эхэлж л энэ юу бол өөрчлөлт бол явна шүү дээ. Ер нь бүсгүйчүүд нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс ингээд янз бүрийн одоо надад комментс мэдээллүүдийг бичиж үлдээдэг л дээ. Тэгэхээр бид нар бол бас хэлж яана л да. Үгүй одоо нэг өлөг болсон л одоо нэг хүмүүсээр яриулахгүй ингээд бас яг эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд хүмүүсийн их яриад байдаггүй те. Тэр сэдвүүдийг таял гаргаж ирээч, энэ талаар яриач гэд. Тэгээ одоо бас үнэхээр хүчирхээлийн талаар нэг их яриад байдаг шүү дээ тий. Тэгэл одоо өнөөдөр инх жаргал маань бас зовлон жаргалаа нилээ ярьлаа. Үнэхээр бид бол бас хүл дуус гэхэд маш их анхаардаггүй юм байна. Эмэгтэйчүүдэд те маш хохироож байна. Тийм учраас бид бол бас энэ талаар үзэгчдэд нилээ мэдээлэл өгөхийг оролдлоо. За манай мөнхчлэн бас энэ талаар одоо сүүлийн үед энэ охтын энэ дархлаажуулалтын вакцины талаар бас нэлээд сайхан одоо нотлоготой баримттай ийм албан одоо мэдээллийг өглөө. Тийм учраас дараа бас ямар сэдвээр те бүсгүйчүүд маань одоо үзхийг хүсэж байгаа энэ талаараа бас бичиж өгье. Бидэнтэй холбогдоор хамгийн гол нь зүгээр яг нэг юм байгаа шүү. Би бас ингээд судалгаа хийж үзсэн л дээ. Би өөрөө бас телевиз ерөнхий продюсер яваад бусад телевизийн нэвтрүүлгүүдэд гэсэн чинь яг бүсгүйчүүд хандсан ийм нэвтрүүлэг маш цөөхөн байдаг. Бараг байдгүй юм шиг юм шүү. Ганц нэг телевизд байдаг юм байл л дээ. Тийм болохоор бүсгүйчүүд нэ за ирчүүд ч адилхан мөн бид нар л хандаарай. Ийм сэдвийг хөндөд өгөөч. Ийм юм бид нар мэдмээр байна гэсэн зүйлсийг бол бид нь бол тийм л юм байх юм бол доор нь энэ асуудлыг бол хийгээд өгнө гэж хэлээд нэвтрүүлгээ төгсгий. Дараагийн баасан гарагт уулзлаа баяртай өсгөөч үү.